Монгол улсад бараг нийт хүн амынх нь 30% нь л ядууралтай, бусад нь дундаж болон бараг түүнээс дээш анги гэж яваад байгаа. За ийм статистик тоож байгаа. Тэгэхээр энэ статистик бол худлаа. Монгол улсын 30-аас дээш ер нь бараг 50% тэн хагас нь ядууралтай байгаа. Ягаад гэвэл ганцхан бидний ядуурлыг хэмжиж байгаа тэр шалгуур нь ингэж одоо 30% ядууралтай байна гэсэн тоог л гаргаад байгаа юм. Үүнтэй холбоотой ихэнх улс орнууд бол ядуурлыг яг хэмжиж чадахгүй байна гэж үзэж байгаа учраас ядуурлаа хэмжих тэр шалгуурыг шинжилээд байгаа. За үүнд заавал боловсрол болон эрүүл мэнд гэсэн хоёр зүйлийг оруулаад ядуурлыг хэмжих ёстой. За нэгдүгээр ядуурлыг хэмжээд өөрөөр хэлбэл та ядуу дороод байна уу эсвэл дундаж анги дороод байна уу гэдгийг хэмжихийн тулд тухайн гэр бүлийн хэнийг гишүүн их сургуульд ороод оюутан болох чийвэл тэр төлбөрөө төлж чаддаг байх хэвээр. Тэр төлбөр нь хүндрэл олж ивэл асуудал болж их юм бол та яагаад ч дундаж анги биш гэж үзэж байгаа юм. Тиймээс төр болвол заавал одоо дэмжлэг үзүүлэх, хөнгөлт үзүүлэх, одоо боловсролыг дэмжиглэхээр заавал интервенц үзүүлж ажиллах хэрэгтэй. Төрийн гол ажлуудын нэг бол боловсролын эрхийг эзлүүлэх явдал. За нөгөөх нь эрүүл мэнд. Хэрвээ гэр бүлийн нэг гишүүн өвдөөд гинтийн одоо хавдар мэс асалт орох одоо юу болдیں۔ Мөнгө төгрөг хэрэг болоход түүнийг төлж чаддаг тийм хадгаламжтай байх хэрэгтэй. Тэгж чадахгүй фэйсбүүкээр нэг хандив гуугаад нэр төрийн шалаар нэг унаад бүх хүнд би өвчтэй гэдгээ зарлаад гутамшиг болж нэр төр алдж байгаа энэ явдал яагаад ч төртөө орнд бол байж болохгүй. Төргөн хүмүүс л одоо ингэж амьдрна. Тиймээс эрүүл мэндийн энэ асуудалд бол төр өвөн мөн одоо интервенц үзүүлэх хэрэгтэй. За тэгэхээр та хэрвээ эрүүл мэнд болон боловсролын асуудалд эрхээ эдэлж чадахгүй мөнгнөөс олж хүндрэлтэй энэ эрх чинь боогдож амьдарч байгаа бол дундаж анги яагаад биш ээ. Тиймээс өөрийгөө одоо 3 камертай отостой эсвэл машин лизингтэй давсан явж байгаагаа тэр хэрэглээгээ харангуутлаа хүмүүст харуулж байгаагаа би дундаж анги гэдэг байж болохгүй. Тиймээс яг үнэн байдлаа бид хүлээн зөвшөөрөөд дундаж анги биш. Дундаж анги гэдэг бол боловсрол эрүүл мэндийн эрхээ маргаангүй эдэлж чаддаг, асуудалгүй эдэлж чаддаг тэр хүмүүс дундаж ангид хамаарна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс ядуурлыг шалгах тэр шалгуур хэмжүүрийг бид шинжлэх ёстой. Заавал боловсрол болон эрүүл мэнд гэсэн хоёр асуудлыг оруулж холбож ойлгох ёстой.